Монгол улсад ажиллаж амьдарч байгаа Вьетнам улсын иргэд өөрсдийн цахим хуудасдаа Монгол огттой архитан согтуурж байгаа болон хоол хүнсэндээ нохооны боодгийг хэрэглэдэг талаараа дүрс бичлэг болон зургийг байршуулсан. Энэхүү үйлийг цөөнгөө иргэд эсэргүүцэн Facebook хуудаснаа болон цахим ертөнцөөр Вьетнам улсын иргэдийн эсрэг бослого ямар нэгэн байдлаар хөдөлгөөн зохион байгуулахыг санаачилж уриалж байгаа юм. Энэ тохиолдолд ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгдэг талаар бид цагдаагийн байгууллагаас тодруулга авлаа. Тэгэхээр Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаадын иргэн арайлгүй хүн Монгол улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхтэй. Энэ дээр нь төрийн болон төрийн бус байгууллагууд хяналтуудыг тавьж ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллагад гэмтэргийн шинжтэй үйлдэлийг нь мэдээлэх юм бол энэ мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа хийх юм эрх зүйн үндэстэй байгаа. Ерөнхийдөө бол ямарваа нэгэн гадаадын иргэний эсрэг үйл ажиллагаа хийх ч юм уу бослого хөдөлгөөнд урайлан дуудах, эмэг замбраагүй байдлыг бий болгоход интернет орчин хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан урайлах юм бол энэ эрүүгийн гэмтэргийн хариуцлага хүлээлгдэг гэдгийг бол бас иргэд маань анхаарах зайлшгүй шаардлагатай. Хэрвээ өөрийн үзэл бодлоо илэрхийлэх гэж байгаа бол та хуулийн өрөөндөөс илэрхийлэх таны эрх нь байгаа гэдгийг анхааруул. Цагдаагийн байгууллагаас өгч байгаа мэдээлэлээр олон нийтийн сүлжээгээр олноороо архитан согтуурч байгаас буюу садар самууныг сурчилсан дурс бичлэг, дуу бичлэгийг олон нийтийн сүлжээгээр түгээхийг хориглодог байна. Мөн тухайн Вьетнам улсын иргэд нь хэн нэгэн айлын нохоог хууль бусаар агнаж буюу хулгайлж ийхүү хүнсэндээ хэрэгэлсэн бат эрэг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх боломжтой гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн цагдаагийн байгууллагаас онцолж анхааруулсан зүйл бол ямар нэгэн байдлаар цагдаагийн байгууллагад олон холбогдох хууль ёсны байгууллагад хандахгүйгээр эсэргүүцэл жагсаал болон хөдөлгөөнийг зохион байгуулалт энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөнд турхирсан голчлон оролцсон этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг анхааруулж байлаа. Эрүүгийн хуулийн дээр садар самууныг сурталчилсан бичлэг болон фото зургийг олон нийтийн мэдээллийн сүлжээнд байрлуулах болон хориотой. Энэ дээр нь эрүүгийн хариуцлага хүлээлгдэг юм байна. Тэр нохооны асуудал дээр болох юм бол иргэн гомдол тавих юм бол иргэн аж ахуйн нэгж байгууллагаас гомдол гаргах юм бол цагдаагийн байгууллага хуулийн өрөөнд шалгах эрх зүйн үндэстэй.